Би автобусныхаа буудлын дээр ирчихсэн. Одоо би тэр 6-8-ийн 207 дээрээ суусан. Ингээ автобуснууд зогсож байна. Тэнд дээр автобуснууд ирж байна. Одоо энэ дээр Егээ буудлага. Егээ олчихлоо. Одоо автобус нь замын цаатал тэр авах байна. Шолооч сая л ирж байгаа шиг байна. Хүлээж л бай да. Автобуснаас буучихсан. Манай энд нэг цаг агаар нэг юм хөө л цас мөстэй галтарч ах гээд цас ихтэй мөсчүүд галтарч байгаа болохоор дуутагаа бол явж чадахгүй автобусны сууж байгаа. Тэмний ажлын газар энэ байна. Би энэ хоёр давхартны ажилтдаг. Энд байдаг ажил руу орцгоё. 15 болж байна. Би ажил дээр 15 минутын өмнө ирсэн. 15 минутын өмнө ирсэн учраас нэг аяг кофе уучаад ажилд орно. Би тэнд байсан аа. Чи ажил дээр ирсэн. Одоо нэг аяг кофе уучаад тэгээд ажиллаа эхлүүлсэн. Герман ингээд амар гоё юм. Нойлд ингээд юм хэрэглээний энгийн юмнууд нь үнэгүй байж байдаг. Ажлын нойл дээр. Таны өнөөдөр бичлэг хийх. Энэ нөгөө бичлэг хийх оройд байдаг болохоор чадвал өнөөдөр бичлэг хийх бодно. Энэ үгээр ингээд хүмүүс босгодог. Энэ ингээд манай цагийн ажлын газрын юм 3 жигүүртэй нийтдээ нэг 30 хүн байдаг. Энэ ингээд нөө өнөс суудаг юм. Одоо энэ машины угаагт цагаар 5 минутыг ийш нэгээд галтгооны шканууд руу буцаагаад хийнэ гэсэн. Тэгээд энэ цагаануудыг буцааж хийгээд ажиллуулна. Энэ ингээд хүмүүсийн эмнүүд тэр болохоор инсулинууд ингээд өдрийн 11 цагийн хүмүүс их инсулинийг тарина. Албан тасалгааны цонхоо гэдэг шиг. Найд гадаа лаг цастай. Тань энэ ингээд мен наранд орохоор явдаг бай. Тэг ингээд 7 цаг ажилласаа гарч байна. Тэг би өнөөдөр 7 хүн тасархаа хийсэн. Тэгээд хагас бүтэн санд өглөө 6:30-аас өдөрний 30 хүртэл 7 цаг ажилладаг. 30 минутын дундаа завсарлагатай. Гэхдээ хагас бүтэн сайн болохоор жоохон тайван байдаг. Тийм учраас 7 цаг биш ер нь нэг 5 цаг гарна л ажилладаг дөө. Тэгээд нэг цаг суусаар агаал таардаг. Тэгээ өнөөдрийн хасааныхаа ажлыг бол хийсэн. Одоо маргааш бүтэн санд нэг өдөр дахиад ажиллана. Гэхдээ маргааш бүтэн санд автобус явнанууд 8 цагаас 7 өнгөрөөд 8 цагаас явж эхэлдэг учраас би маргааш алхана. Тэгээд бичлэгээ эвлүүлээд оруулаад миний бичлэгийг үзсэн баярлалаа. Миний тэнэг хоёр батхыг хараа. Германд ингээд нэг муухай юм нь энэ одоо ингээд өдрийн 2 цаг болж байхад тэнгэрийн юм муухай сарал бүрхэг тэгээд мантай бороо ороод цас ороод байгаа. Одоо энэ яг 7 хоног нэг ийм цагаа гартай байсан. Нар юусаа гараагүй, тэнгэр юусаа цэлвээгүй. Тэгээд дахиад 7 хоног нар гарахгүй юм байна. Тэгээд 3 дахь нэг дараа 7 хоногийн 3 дахь өдрөөс хойш дахиад бороотой юм байна. Тэгээд ер нь бол нэг иймэрхүү тэнгэр бүрхэг иймэрхүү байгаа учраас 7 хоног 14 хоног нар гардгүй бүрхэг саарл байдаг учраас ер нь хүмүүс жоохон стресстэй байдаг. Энэ стокой зураг. Энэ жил тэгээд өвөл Германд айгу хүүтэн өвөл болж байгаа манай энд. Тэгээд би ингээд уртаа куртгтэй малгай урт бэлэтэй
Дээрээс нь зузаан байдгүй хөтөлтэй явж байгаа дандаа. Би та хэдэд манай хотын жижигхэн төвийг харуулах уу. Ингээд тэр намын сангийн 2 давхарт нь бисаж хичээлээ хийдэг. Энэ 2 давхарт нь миний тогны газар байна. Энэ хэсгийн ингээ баашингууд нь үргэлжилсэн баашингууд нь аягаа болохоор би энэ хэсгээр явахыг хөдөлтөө. Миний намын дэлгүүр байна. 2 давхарт нь сууж хичээлээ хийдэг. За нэг иймэрхүү. Ингээ зөндөө их мантай байна. Би өглөө 5:30-д босоод тэгээд гэлс нүр гараа угаагаад нүрийн нөгөө хүн кремц юм аа уруул муруул бүр гатаж матай орчин шивч байгаа бүр амар их болчихжээ. За яг тэгээд өглөө 5 өнгөрөөж босоо 6 гээд 6:08-д автобусын сууханд бол бид 5:55-д гэрээсээ гарах хэрэгтэй. Тэгээд нэг юм хөл царай тустай явт юм дөө. Монголд байхад өдөр алгал шавдах юм шиг бодоод явдаг байсан. Одоо энд ирээд ирэх нь бол тийм байха болсон. Угаасаа ер нь чиний нүрээ бодсон байна уу, юу гэнсэн бэ? Хүмүүс нэг хамаагүй. Зүгээр би гол нь өглөө 6:30-ад цагтаа хуцаас солилцсон ажил дээр л байх хэвээр. Германд хүмүүс цаг амар сайн баримталдаг учраас ер нь бол хоцрох бол айгүй тийм бүдүүлэг асуудал. Тэгээд хоцорчвол нэг сонин өдөр хараад байгаа юм шиг санагдаад амар гэмтэй юм шиг байдаг. Тийм учраас ер нь яг 10 минутын өмнө очиод нэг 50 шиг суужгаад ажиллаа эхлүүлвэл зүгээр. Энэ одоо ингээд машины цагсаал 1 2 3 6 давхар машины цагсаал. За би ингээд гэртээ ирчлээ. Би тэгээд бичлэгээ эвлүүлээд оруулнаа. Тэгээд миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.